Тэгэхээр альва хотогт хувилгаад бүхэн бас нэг байдаг нэг зүйл бол юу гэхээр төмөрөг сольдов гээд хотогт хувилгаадад байдаг. Төрөл үеийн залбирал гэж байна. Тэр төрөл үеийн залбирал гэдэг маань ямар учир жимцэнтэй вэ гэхээр нууцын намтрыг бичгтээ Жон Дарантын гэгээн дэлгэрэнгүй дунд хураангуй гэсэн юм гурван хэлбэрээр бичиж үргэлжсэн үгээр ингэж бичиж. Хоёулаа бас ингэж ярилцахтай зай гэгэний айлцсан товыг савлын мелантор сонсны бичиг тодорхой тал гэдэг тэр ном хэдийн үед байсгаар шагжманы гэгээн ном айлж явах зур. Одоогоос 2500 жилийн тэртээ гэсэн. Элтэ тунас борхон багш шагжин хаан эхэ хэнгэрэг тэ судрын зарлаг хайрлага сагта. Монголын хотод хувилгаад цуврал нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За өмнөх дугаар дээр өндөр гэгэний намтрын талаар ярилцж байгаа дугаар маань өндөрлсөн байна. Энэ удаагийн дугаараар одоо юу ганцлж ярих вэ? Өнөөдөр хоёулаа өндөр гэгэний түрүү 15 дөрвийн тухай ярилцъя гэж ингэж бодож байна. Тэгээд хожим хойдын зарим дугааруудад болохоор одоо манай 10 дугаар богд хүртэл хоёулаа ярилцсан. Тэгэхээр тэгж ярилцахынхаа өмнө өндөр гэгэнийг мэдлэхээс өмнө одоо ямар дүр зандарч шашин адны тус хийж байгаа гэдэг тэр талаар хоёулаа ярилцъя. Тэгэхээр өндөр гэгэний өмнөх 15 дүр гэхээр бас мэдэх хүмүүс байгаа, мэдхгүй хүмүүс олон байгаа бах. Нэг нэгээр нь одоо түүхийн товчхон одоо дурдаад явуул. Тэгэхээр альва хотогт хувилгаад бүхэн бас нэг байдаг нэг зүйл бол юу гэхээр төмөрөг сольдов гээд хотогт хувилгаадад байдаг. Төрөл үеийн залбирал гэж байна. Тэр төрөл үеийн залбирал гэдэг маань ямар учир жимцэнтэй вэ гэхээр бид хүн одоо сайн мэднэ. Одоо бид хүн одоо цагаан сараар одоо харанга магтаалан гэж хурж байна. Тэр харанга магтаал дээр бид нэр лувсан жалбаа, туваан шалжи, пунцуг гүсэн гэдгийг одоо бол их олон удаа уншдаг штэ. Тэгэхээр лувсан жалбаа гэдэг тэр магтаал маань бол юу гэхээр манай Далай ламын өмнөх төрүүдийг одоо ямар төрөд залар шашин амтны тусыг үлдэж вэ гэдгийг нь гаргасан ном байгаа. За туваан шалж гэдэг тэр ном маань бол юу гэхээр Банчин богдын урдах төрүүдийг гаргасан байна. Тэгэхээр манай Жавзан ном бодогт манай богдын одоо төрүүдийг одоо гаргасан тэр залбирал нь юу гэхээр бид бүхний өдөр тутамдаа уншиж байгаа энэ Пунцуг гүсэн гэдэг ном байна. Пунцуг гүсэн гэдэг ном байна. Тэгэхээр энэ Пунцуг гүсэн гэдэг ном дотор хоёулаа тулгуурлаад өндөр гэгэний одоо өмнөх 15 дөрвийн тухай хоёлаа ихлээд бас ярилцъя. Тэгээд өндөр гэгэний уртлын дүр нь болохоор Жон Дарант гэгээн гэж та бүхэн сайн мэднэ. Жон Дарантын гэгэний зохиол бүтээл гэж одоо тустай бас байна. Энэ зохиол бүтээлд нэг сонин зохиол байдаг. Сангвийн намтар буюу нууцын намтар гэж байна. Нууцын намтрыг бичгтээ Жон Дарантын гэгээн дэлгэрэнгүй дунд хураангуй гэсэн юм гурван хэлбэрээр бичиж үргэлжсэн үгээр ингэж бичиж. Ингэж үргэлжсэн үгээр бичихтэй болохоор одоо өмнөхд одоо ямар дүрдээ ямар одоо шашин намын үйл хийж ямар мэрэгэн байж ямар зохиол бүтээл тохируулж вэ гэдгийг гурван өнцгөөс нь гурван хэлбэрээр ингэж гаргасан байгаа. За ингэж гаргасан байгааг болохоор манай богд маань залгацсныхаа дараа одоо шавнырынхаа айлтгсан ёсоор та одоо уртлын дүрийн тухай одоо ингээ уртлын төмөрвийн одоо тэр төрөл үеийн тухай айлдж сойрхооч гэхэд энэ Жон Дарантын гэгэний тэр одоо сангвийн намтар тулгуурлаад энэ Пунцуг гүсэн гэж бидний уншиж байгаа энэ номыг зохиосон гэдэг юм түүхтэй. Тэгэхээр бид бүхнийг энэ уншихад болохоор яг тэр бүх төрүүд нэг цагаан гарна л да. За тэгэхээр бидний өнөөдөр одоо өндөр гэгэний өмнөх 15 дүрийг бол одоо Пунцуг гүсэн номон дээр тулгуурлаад төвд болон Монгол орчуулгатай ингээд ярих нь байна тий. Тэгэхээр одоо хамгийн нэгдүгээрт гэдээ ярил. За нэгдүгээрийг ярихаас өмнө бас нэг төрөө би бас нэг ганц хоёр үг дутуу бас хэлжээ. Өнөөдрийн ярих ингээд энэ номдор бол юу вэ гэхээр
голж тулгуурлах нь Жон Дарантын гэгэний Сангийн намтар гэдэг дэлгэрэнгүй дунд хураангуу тэр 3 намтрыг бас тулгуурлаад Понцог гусан ном дээр тулгуурлаж голлож ярина. Нэмэлт хачир болгож хоёулаа бас ингэж ярилцахтай зай гэгэний айлцсан товыг савлын мэлэн төр сонсны бичиг тодорхой тал гэдэг тэр ном. Зааман одоо орон сон чойсон гэж бас өндөр гэгэний уртлын дүр болж байгаа тэргүүний 2 бот ном. Зааман одоо тэгээд түүний дараагийнх нь гунгад олчиг гэгэн болоод одоо 8 дугаар богдын гэх мэтийн бусад лам нарын бичсэн тэр намтар түүхэн дээр бас тулгуурлаж нэмэрт хачир болгож ингэж яриа. За тэгээд гол одоо зүйлгүй орё. Хамгийн анхны одоо өндөр гэгэний 15 дүр эхнэн дээр тоологддог нэг дүр маань бол юу гэхээр Понцог гусан дээр нэг ийм ном байгаа. Бид хүн сайн мэднэ. Дэнэ домбо шагжаа жалбоё овоо чумбо дачиг газалчаа жансамл одоо шиндүүн намдаг жин эндэн зиндэм зайлаа сулбаандав гэж ингэж уншдаг тийм үү? Тий. За үүнийг хэрвээ ингээд тэр орчуулгаад ингээд үзэх юм бол элт түүнээс бурхан багш Шагжийн хаан их хэнгэрэг дээд судар зарлиг хайрлахын цагт бодсодваа оюун машид ариун химээгч ботой шашныг барихаар тангаргалсанд залбирмуу гэдэг ийм залбирал бас байна. За тэгээд өндөр гэгэний хамгийн анхны дүр нь болохоор лодоо шиндүүн намдаг гэдэг нэртэй. Оюун машид одоо бат ариун гэсэн нэртэй. Санскритээр болохоор бодисаттва суви суда гэдэг нэртэй. Ийм бодисаттва гэж байсан. За энэ хүн хэдийн үед байсгаар Шагжмүний гэгийн ном айлж явах зур. Одоогоос 2500 жилийн тэртээ гэсэн үг. Тэр үед заларч байж. Манай өндөр гэгэний анхны дүр шүү дээ. Тэгэхээр тэр үед болохоор 500 гарахад бандит бодисаттванаараа бурхан багшаас ном сонсохын цагт тэдний дунд суусан нэгэн бодисаттва нь болохоор энэ лодоо шиндүүн намдаг гэдэг бодисаттва. За ганжуур судар дотор их хэнгэрэгний судар буюу Пагван Авоче Чимбон доо гэдэг ийм их хөлгөн судар. Их хэнгэрэгний нэртэй гэдэг судар байдаг. Тэгэхээр саяын залбирал дээр гардаг яг ёсоор энэ лодоо шиндүүн намдаг буюу оюун машид ариун гэдэг энэ бодисаттва бурхан багшад айлтгаад бурхан багшаас одоо энэ номыг учирж үндсэн юу ба гэж айлтгахад нь бурхан багшийн айлтсан тэр сургаалыг яг эмхтгсэн номынх нь нэр нь болохоор их хэнгэрэгний судар гэдэг. Тэгэхээр манай богдын хамгийн анхны дүр маань болохоор бурхан багшийн үед гэгэний үед заларч байсан тийм одоо бодисаттва байх нь шүү дээ. За тэгээд хэдүүлээ бас нэг зүйлийг болохоор олон түмний хараануудыг байсахаар нэг зүйлийг бас үзүүлье гэж бодож байгаа. Өндөр гэгэний түрүү 15 дүрийнх нь болохоор дүрийг нь болохоор харуулаад танилцуулаад мутарлагыг нь бас ингэж ярих гэж байна. За энэ зураг маань бол хаанаас авсан зураг вэ гэхээр одоогийн Эрдэнэзүү хэд байна тийм үү? Эрдэнэзүү хэдийн одоо тэр цагаан лаврын дугна гэж байна шүү дээ. Одоо цогчин урж байгаа. Тэр дугны одоо 2 давхарт нэг ийм сайхан бясалгалын одоо тийм сайхан одоо мөргөлийн шүтэний нэг өрөө бий. Тэр өрөөнд дотор яг залаастай яг байдаг. Анх намайг бол очиход үзэхэд бол байсан. Би нэлээд олон жилийн өмнө манай хийдийнхэн одоо бүгдээр эргэл мөргөлөөр хийдийнхаа бүх лам нар одоо нэлээд олон жилийн өмнө энэ чинь бас 15 6 жилийн өмнө очиход яг тэр лаврын сүмийн 2 давхарт нь залаастай байсан. За хэмжээгээр бол энэ бол цаасан шуумлаар хийсэн ийм шуумал дүр. 1 метр болоод метр хагас гая өндөр. Одоо суугаа хүний дайтай тийм шуумлаар бүтээсэн. За хэдэн үеийн бүтээл вэ гэхээр энэ бол тэр их социализмын үеийн бүтээл юм шиг байна. Хуучин зураг одоо юунаас нь тэгэхээр бүтээсэн ямар одоо уран бүтээлч хэрхэн бүтээв хэрхэн одоо яасан гэдэг тэр домог түүхийг нь би сайн мэдэхгүй. Хүмүүсээс нь асуу сургалаад бол сайн мэдээ занг бол олж чадаагүй. Гэхдээ тийм сайхан дүр боллоо байдаг. Дараа та бүхэн Эрдэнэзүү хэд ороод тэрвээ үзэх юм бол тэр 2 лаврангийн нь болохоор 2 давхрын тэр лаврын сүмд орвол бас үзэж болох байна. Саяхан одоо өнгөрсөн жил байна уу бас Эрдэнэзүү хэд орж мөрөгтэй болгоно очсон. Тэгэхээр яг тэр цаг үед болохоор яг Эрдэнэзүү хэдийн тэр дотоод зарим сүмүүдийн дотоод засварын ажил болоод 2 давхрын тэнд лаврын сүмдээ засвар орцсон байсан учраас тэр шүтээний өөр газар бас нэг хадгалж байгаа гэсэн тийм яриа байсан. Одоо гэхдээ тэр гайг болцсон баг. Тэр за үүн дээр лодоо шиндүүн намдгийг яг хэрхэн дүрсэлсэн бэхээр яг манчир бурхны тийм дүр хэлбэртэйгээр 2 мотрон болохоор юм одоо ном номлохын одоо чагжтай ном номлохын чагж буюу эрхий долоовор хурууныг үзүүрээд босод 3 хурууг босгож баруун зүүн хурууныг байрлуулсан манчир бурхан шиг юм дүр байдалтай. За 2 үлмийг болохоор завилсан дүр байдалтай. Ерөнхийдөө манчир бурхан шиг тийм дүр байдалтай. За манчир бурхантай адилханаар болохоор одоо
зүүн дээд мөрөн дээр нь болохоор одоо бодис судар илд ингэж байрлсан хэлбэрээр ингэж харагддаг нэг ийм дүр байгаа. За тэгээд энэ хүн маань ямар юу бэхээр түрүү хэлдэг ясаар бурхан гэгэний үед заларч байсан дүр байгаа. За үүний дараагаар хоёр дахь дүр болно тийм үү? За уншлагандар бол бид нар бол ингэж уншиж байгаа шүү дээ тийм үү? Домбодело ватар яндок багцог лөвтөв ясраж сарэж домбо дондом марвиж барвин зова шавла солванда гэж ингэж уншдаг тийм үү? За хоёр дахь нь болохоор барвин зова гэж. Монголоор орчуулах юм бол бадрах эрхэм гэж маягаар орчуулж болмоор. За санскрит нэр нь болохоор Жавали Пати гэдэг. Жавали Пати гэдэг энэтхийн тийм бандида, энэтхийн ийм мэрэгэн ийм хүн байгаад. За энэ хүн маань хэдийн үед заларч байж вэ гэхээр Нагаржуна гэгэний үед ингээд заларч байсан юм хүн байна. Уучлаарай түрүү юу ясаа залбирлынхаа монгол орчуулгыг нь бас уншааг байна тийм үү? Монгол орчуулга хоёлоо уншаад явал бас хүмүүст ойлгомжтой байх тийм ээ. Шашин үнд 2 дугаар ялгуулсан бурхан мэт сайтар алдарсан дээд хутагт Нагаржунаа эцэг хөвгүүдийн шавнарын манлай үнэмлэхөө өгүүлэгчийн дээд сац бадрах эрхэм химээхийн үлмид залбирмуу гэж одоо бид уншдаг. Түрүүний одоо монголоор уншвал юм байна. За тэгээд энэ ер нь юм бэ. Одоо хоёлоо болохоор зураг үзүүлэн танилцуулахдаа Эрдэнэзуу хэдийн тэр одоо нандин шүтээнийг үзүүлж байгаа. Гэхдээ Дүрслэг урлагийн музейд өндөр гэгэний түрүү дөрүүдийн тухай юм танга зураг нилээ хэд байдаг. Тэр зураг дээр зарим зурган дээр одоо энэ барвин зовоогоос эхлээд зурчихсан юм дүрслэл байдаг. Тэгэхээр 15 дөрвш 14 дөрвийн тухай ингэж байдаг. За мөн заяа гэгэний тэр одоо товыг салбын мэлэн дээр өндөр гэгэний түрүү дүрийг тоолохдоо барвин зовоо гэгэнээс тоолсон юм байдаг. Тэгэхээр энэ ямар учирч унтсантай тэрийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан нэг ийм хоёр янзын ёс бас яваад байгаа юм байна. Тэр зураг тангаа дээр дүрслэхтэй ч гэсэн зарим номдоор гарахтаа ч гэсэн лодо шиндүү номдог бодисод байгаас ихэж тоолохгүй барвин зовоогоос ихэж тоолдог нэг ийм хоёр янзын арга бас байгаад байгаа шүү. За энэ хүний одоо мэндэлсэн болоод нирван болсон тэр нарийн тодорхой намтар түүх гэвэл нэг тодорхой зүйлүүд байхгүй. Ямар тач Нагаржуна гэгэний үед байсан. Нагаржуна гэгэний үед байсан тэр одоо гүн үзэл, төв үзлийн тэр одоо номыг их дэлгэрүүлэхэд маш их үр гүйцэтгсэн ийм энэтхийн бандитай байна. За тэгээд мөн дэлгэрүүлээ тэргөө үзье гэвэл одоо өндөр гэгэний төрүүд бол гунгаад олчих гэж нэг лам байгаа. Тэр ламын одоо энэ барвин зовоо гэгэний тухай тусгаалan намтрыг бичсэн нэг юм намтар нь болохоор гунгаад олчих гэгэний сүмбэм дотор ямар ч байсан ингэж байгаа. Нэг ийм зүйлүүд бас байна. За тэгээд дүр дүрслийн хувьд бол барвин зовоог бол ямар дүр дүрсгөр дүрсэлсэн байна вэ гэхээр энэтхийн тийм одоо бандида шидтийн шиг ийм одоо дүр байдалтай. За тэгээд бясалгалын гомтог гэж хэлдэг. Бясалгалын одоо тэр уяа буюу бясалгалын уяа гэж зүүсэн. За ингээд зүүн матраа болгоод өвөр дээрээ болохоор одоо тэг шахуулсныхаа дээр бодисуудаар барьсан. Баруун матраа болохоор одоо ном айлтхын ийм матрлаг буюу чагж ингэж үзүүлсэн. Энэтхийн тэр төвчин байдалтайгаар ингэж үзсэн. Тэгээд тэр зурган дээр та бүхэн харуул бас их сонин харагдана. Одоо овоодо малгайгаа өмссөн биш толгой дээрээ зүгээр ингээд хилтгий тавьсан юм шиг юм сонин тийм нэг юм дүр төрхтэй гэж харагдана. Улаан тийм юу юм гэж харагдана. Нэг ийм дүр байна. За үүний дараагийн дүр нь болохоор 3 дүр гарч тийм ээ. За уншлаган дээр бол ингэж гарна тийм ээ. Няма нинж жагин бадмацар дүлшиг жодбе налжира бомбош лундун бомбе дардар бомтог жодбе дэрж шавла солван дэв гэж ингэж уншиж байгаа. За энэ маань болохоор 40 навд жод буюу 3 дугаар дүр болно. За орчуулгыг нь хэдүүлээ бас уншия. Нарны садны гуудам хилний бадам цэцгийн нуурт насад орших явдал югзрийн ирэхэд хэмээн иш үзүүлсэн зүгийн дуг бомонтан гэрчилсэн элдэв явдлын очиртын үлмид залбирмөө гэж. За энэ болохоор 40 навж жод гэдэг. Одоо манай хүмүүс бол их сайн мэдгээр 40 навж жод гигэ. За навж жодын гигэний нэр нь их олон л доо. За санскрит хэлээр болохоор Кришначарин гэдэг нэртэй. Кришначария гэдэг нэртэй. За төвдөр хэлэх юм бол Нагбобо, Шарчиг Нагбобо, Төвчин Нагбожодбо, Нагбожодбо, Ловон Нагбо, Ловон Жодбобо, Барамсаа Нагбобо гэх мэтээр олон гэж. За монголоор хэлэх юм бол за Нагбобо гэдэг чинь хар гэсэн үг. Тийм ээ их хар бүтээлч,
хар явдалт, хар багш, явдлын очир, хар бирман гэх мэтээр ингээд орчуулж болохоор юм. За санскрит Монгол төв дээр нэг нэр хэлээ. За энэ хүн маань энэтхэгийн эртний энэтхэгт гарч ирсэн 84 тэр шидтний нэг болно. 84 шид. За бүдэн гэгэний номонд ингэж гардаг. Бүдэн гэгэний одоо энэ энэтхэгийн 84 шидтний тэр намтар байгаа. Тэр 84 шидтний намтрын 70 дугаарт нь одоо энэ 40 нагуужуудын намтар нь гардаг. Тэр 84 шидтний 70 дугаарх нь 70 дугаарх нь болох нь байна шүү дээ. За энэ болвол одоо энэ аг тарины их тийм одоо маш их бүтээлч юм болно. Бид бүхэн сайн мэднэ. Одоо та бол сайн санаж байгаа одоо түрүү жил байна уу одоо анх бид нар 10 дугаар богдынхаа дүрийг одоо бид нар хамгийн анх одоо 3 сарын 8-ны өдөр харлаа шүү дээ. Тэгэхээр тэр үед болохоор энэтхэгт одоо дэрхийн гэгэн далаа багш одоо 40 нагуужууд буюу ёсны яг энэ одоо бид хүний ярьж байгаа энэ ламын жүд дамжлагын дэмжиг бурхны одоо ван авшгийг хайрлахын тэр цагт бид бүхэн 10 дугаар богдынхаа гэгэн дүрийг хамгийн анх одоо бид бүхэн одоо зурагтаар одоо тэр цахин ертөнцийн хамгийн гэгэн дүрийг нь харсан шүү дээ. Тэгэхээр энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй зүйл болдог. Тэгэхээр яг энэ манай өндөр гэгэний манай богдын маань түрүү дүрийн 3 дахь дур болж байгаа 40 нагуужууд ба гэж яг тэр хүний жүд дамжлагын дэмжиг бурхны жүд дамжлагыг одоо дэрхийн гэгээн далаа багш хайрлах үед бид 10 дугаар богдынхаа дүрийг хамгийн харсан бэлэг дэмбэрэлтэй юм сайхан зүйл болсон шүү дээ. За 40 нагуужуудын гэгэний дүрийг дүрслэхдээ ямар хуу дүрээр ингэж дүрссэн байдгүйгээр энэтхэгийн тийм одоо их догшин одоо тийм догшин тийм одоо налжирва гэж ярьдаг тийм ээ. Югзэр тэр хүний дүр байдлаар ингэж дүрсэлдэг. Тэгэнгүүтээ биендээ болонгод ерөнхийдөө ховцсгүй. Тэгээ биендээ болохоо бурхтын адил 6 чимэг ясан чимгийн тийм ховцтой. За оройныхоо үснэрийг болохоор хар усыг дээшээ ингэж нөгөө одоо сүхэлгэж боосон. Дээшээ овоолж боосондоо болохоор ганлин гэдэг тийм ээ. Ганлингаар болохоор түүнийг нүгсээ ингэж торгоосон орой дээр гавал чимэгтэй. За тэгээ баруун мотортаа дамар барьсан, зүүн мотортоо тодов буюу гавал аяг барьсан. За тэгээд одоо дэмчиг бурхан бол овон бодомжуунатай адилхан одоо зүүн одоо сугандаа буюу зүүн талдаа болохоор хадамга барьсан. За мөн ингээд тэгээд одоо ингээд юм одоо хагас завлалаар гэдэг маягаар сууж байгаа. Бүтэн завлаар биш хагас завлаар гаргасан. За тэгээ өмнө нь болохоор одоо тэр архины одоо бомб гэж хэлж байгаа тийм одоо аг тарины ёсны тийм одоо архины одоо сав ингэж дөрснаар их догшин тийм дүр байдлаар ингэж бүтээсэн байдаг. За одоо ингээд дараагийнх нь 4-р дур тийм үү? За 4-р дур уншлаган дээр ингэж гарч байгаа. Энэ талаар сажин ивэрэг лексон нацаг бүрэлбэн доогорж оролбэ номон дове донцод арадан чимбо шавлаас байна. За дараагийн дүр нь болохоор арадан чимбо их радан гэгээ гэж. За арадан гэгээний уншлагыг хэдвэл одоо монголоор орчуулвал түүнээс жиж газрыг тэтгэгч буйны язгуурт түүнчлэн баригч элдв хувилгааны бүжиглэл элт сэнгэлээр тийм олон амьтны тусыг зохиогч их арадан хэмээхийн үлмий залбир мөө. За нэр нь болохоор арадан чимбо буюу их радан гэж хэлдэг. За санскритаар энэ хүнийг юу гэж хэлдэг вэ? Энэ бол санскрит энэтхэг газар лагшин мэндэлсэн хүн. Энэтхийн их одоо югзэр йог Арадна Бахула гэж байна. Арадна Бахула гэдэг юм нэртэй хүн. За үүнийг нь төвдөр орчуулахаар Арадан Чимбо гэж байгаа. За Дөвчин Радан гэж хэлж байгаа. За тэгээ монголоор хэрвээлэх юм бол их бүтээлч, их бясалгагч, их югзэр Радан гэдэг нэртэй ийм хүн баад. За түрүүний Гунгод олчиг гэж хүн болохоор энэ Арадна Бахула гэж хүний намтрыг бас ингэж зохиосон байдаг. За мөн зай гэгэний одоо тэр сонсны бичиг дотор ном сонсныхын жүж дамжлагын дотор энэ хүний болохоор ингэж дүр ингэж байдаг. За энэ хүний дүр дүрслэлийг нь Эрдэнэзуугийн хийдийн тэр одоо шуумал лагшин дүрд яаж бүтээсэн гэхээр энэтхийн тэр их бясалгагч их догшин дүр байдлаар тийм бүтсэн одоо хувц сэргэлэл одоо цагаан хувцунгийн хувц сэргэлэлтэй. За мөн гомтог гэж хэлдэг тэр бясалгалын одоо юг ингээд зүгтсэн. Энэ бол их бясалгаачийн тэмдэг болно. Одоо бид хүн юугаар сайн мэдэн шүү дээ. Одоо Мелбогдын дүр дүрслэлийг ингээд өгөхтэй. Мелбогдын нэг дүр дүрслэл болохоор тэр бясалгалын тэр одоо бүс зүгч гисэн байдаг. Улаан тийм бүс зүгтсэн байдаг. За мөн хоёр гартаа ингээд таяг барьсан байдаг. Тэгээд таягаараа эрүүгээ ингээд тулчихсан байдлаар ингэж дүрсэлдэг. За хоёр хөлмийг болохоор очир зовлог буюу бүтэн зовлогоогоор ингэж суулчихсан. За мөн өөрийнхөө
оройны үснэрээ ингэж зангидаад одоо шанхлаж ингэж зангидна гэдэг л дээ. Шанхлаж ингэж дээш нь шууж ингэж зангидсан тийм бүтээлч бясалгалын дүр байдлаа байдаг. За тэгээд энтх газар мэндэлсэн ийм дүр болох юм аа. За тэгэхээр одоо дараагийнх нь бол одоо 6 дугаар дүр. 5 дугаар дүр. Тийм 5 дугаар дүр болно. 5 дугаар дүр бол. За 5 дугаар дүрд нь болохоор одоо яг уншлаган дээр ингэж хэлдэг. Жовалач гомбон адиш павгэл дөвчиг навго жодвош салур лундны гадны марвич оронсон чойсон шавлаас улбанд. За дараагийн дүр нь болохоор оронсон чойсон гэж гээгээ. Оронсон чойсон гээгээ. За оронсон чойсон гэгээнэ эхлээд залбирлыг нь орчуулгыг нь зөвлөдөө уншаа тийм үү. За хутагт гагц бурхан Жова адишаа гэгээнээс утгтын орны дээд бүтээлч навгж одов хэмээн хар явдалт хэмээн хизээ тодорхой гişүзүүлсэн хоёр хөлийг өгүүлэгч богд хэлмэрч оронсон чойсон хэмээхийн үлмэд залбирмөө гэж. За энэ залбиралдаар гардаг ёсоор энэ хүн маань гадны марав хоёр хөлийг өгүүлэгч буюу хэлмэрч одоогийнхаар бол орчуулагч гэж ийм хүн байсан. За хэдийн үед амьдарч байсан гэхээр 1040-оос 1159 оны хооронд амьдарч байсан ийм хүн болно. За түрүүний одоо залбиралд гардаг ёсоор энэ болохоор төвдөд мэндэлсэн манай өндөр гэгэний хамгийн анхны дүр. Өнөөс өмнөх нь бүгд дандаа энтхт мэндэлсэн байж тийм үү? Тийм байна. Оронсон чойсон бол төвдөд мэндэлсэн анхныхан дүр. За намтар дээр бас ингэж гардаг. Намтар дээр Жожегийн ингээд төвдөд залраад олон газруудаар ингээд заларч явах үедээ нэг тийм одоо нэг их хүн нэг өөрийнхөө хүүхдээ одоо ингээд дагуулад ингээд мөргсөн юм байна л да. Тэгээ мөргөхөд нь болохоор одоо Жож Адишагийн их таал болоо тэр хүүхдтэй одоо шууд одоо өөрийнхөө хэлээр юм айлтгах нөгөө хүүхд нь өөрийнхөө хэлээр аюуны жагар хэлээр нөгөө Жожегийн хэлээр болохоор ингээд айлтаад хоорондоо гэж үг хэл ингэж хэлсэн. Тэгээд орон нутгийн хүмүүс их гайхсан. Энэ одоо хязгаар газрын хүүгүүд энэ их эрдэмтэй хүнтэй одоо шууд өөрийнх нь хэлээр харьцаад энэ их ямар ч үсэн игдгүү бодгол байна гэх. Тэгэхээр энэ хүн маань бол юу гэхээр оронсон хожмоо тэр оронсон чойсон болсон. За хэлмэрч орчуулагч гэсэн байсан учраас одоо ганжуур данжуур дотор олон ном судруудыг энэ хүн орчуулсан байдаг. За ганжуур данжуурын тэр одоо ном судрынхаа гарчгийг нь үзэх юм бол энэ хүний орчуулсан нүрзэд одоо гээд сахиусны бүтээлийн арга ч юм уу. За ямандаг бурхны дөвтөв бүтээлийн арга. За шинжээ шид гэж бурхны одоо тэр гол жүдийн дандар гэх мэтийг орчуулсан гэдэг нь болохоор тэр төгсгөлийн үгнээс ар. За ийм олон номыг орчуулж ирсэн ийм их алдартай хүн байна. За нөгөө талаараа энэ хүн болохоор зөвхөн ном орчуулах төдийгүй маш их олон номыг зохиосон. За үүгээр барахгүй бас энэ төвдийн төвгөнд энэ юугаараа их алдартай байгаар энэ хүн тарай тарих, мал дуулах, за тэгээд энэ одоо шил хийх гэх мэтийн тийм одоо амьдралын практик тийм одоо бүтээлийн тэр талын имийг ард олон их зааж байсан гэсэн намтар төгөн дээр нэг гардаг. Ийм их сонин ийм номын бодгал хүн. За энэ хүнийг одоо дүр дүрслийг нь яадгүй гэхээр одоо яг сайхан одоо лам хүний дүр 23 ном товцсон тийм ээ. Одоо донгоог таншин одоо орхинжоо нөмөрцсөн байдлаар ингэж байдаг. За тэгээд зүүн мотроо болохоор тэгш агуулгын шагжин дээр насны бомб гэдэг одоо тэр Ц бомб ингээд барьцсан. Баруун мотроо дээдийн өглөг буюу баруун өвдгөн дээр ингээд өглөгийн моторлогыг чагж моторлогыг үзүүлсэн байдлаар ингэж үзүүлдэг. Тэгээд Эрдэнэзэн хийдийн дээр дүр дүрслэлээр гардаг бас нэг сонин зүйл байгаа. Төрөний нөгөө бас гэгэний дүр гардаг шиг өөрийнхөө овоодоо малгайгаа өмсөхдөө улаан өнгө овоодоо малгай өмссөн биш толгой дээрээ тавьдсан юм шиг. Нэг тийм жоохон тийм одоо юу гэх юм да тийм жоохон инээдтэй тийм юу маяг тошин тийм дүр байдлаар ингэж дүрсэлдэг. За ийм их одоо сайхан хэлмэрч байжээ. За одоо инхээр чин дараагийнх нь одоо хоёулаа 6 дугаар дүрийг ярина тийм үү. За 6 дугаар дүрийн уншлагаа уншвал Балдан дон шөнөө жолвэ юм дөржөө зөмө жишин деваче ишээ чогны дүлшиг гарч ялаад дармаа ванчиг шавлаа сулбаанд гэж биш байгаа. За тийм ээ. Тэгэхээр дараагийн дүр нь болохоор дармаа ванчиг. За энэ болохоор төвдөд мэндэлсэн дармаа ванчиг. За лагшин мэндэлсэн он сарын тодорхой орчуулгын явуул тий. Тий уучлаарай тий. Орчуулгыг нь хоёулаа явуулсан. Орчуулга нь ойр залуу сарны гэрэл цог төгөлдөр ялгуусны их очир хатан даган барьсан их амгалангийн бэлэг бэлгүүн дээдэд батаан орших бүжгээр цэнгэгч бэлгүүн дармаа ванчиг хэмээхийн үлмид залбирмөө гэж. За орчуулган дээр бол ингэж гарч байна. За
төвдөд мэндэлсэн 2 дахь дүр. За 1127-оос 1199 оны хооронд амьдарч байсан ийм хүн. За энэ хүний дэлгэрэнгүй нэрийг нь Бааранба Дармаванч гэж хэлнэ. За ягаад Бааранба гэж хэлсэн бэ гэхээр одоо бид хүн сайн мэднэ. Төвдөд шашин одоо болохоор Сажава, Немава, Гаржидва, Гэлэгва гэдэг 4 гол урсгал байна тийм үү. За Гаржидва урсгал бол дотроо маш их олон задардаг. Олон янзын задардаг. Үүний нэгэн одоо Гаржидвагийн нэг задардаг нэг болохоор Баарам Гавжидва гэж байна. Бааранба ёсны Гаржидва ёс. Одоо Бүргва Гаржидва, одоо Гармаа Гаржид гэдэг ингэж ярьдаг чинь Баарам Гаржид гэж байна. За Баарам гэдэг нь бол юу гэхээр газар нутгийн нэр. Төвдийн нэг газар нутг. Тэр газар нутгаас одоо салаалж гарсан учраас тэр газар нутгаар хэлж байгаа. Тэгэхээр тэр Баарам гэж газар мэндэлсэн ийм хүн байгаад байгаа. Гадамбын ёсны их том лам болох юм байна. Тэгэхээр намдар дээр нэг ингэж гардаг л да 28 настай байх үедээ Баарам гэдэг нутгийн тэр хойд 7 жилийн хугацаанд бясалгал бүтээл хийж агаад шид бүтээлийг олоод тэгээ маш их эрдэм болсныхаа дараа шавнартай Баарам Гаржидвийн ёсны номныг болохоор дэлгэрүүлсэн ингээд ингэж тэгдэг. За тэгээд тэндээ болохоор одоо олон хийдийг тэр нутагта тэр Баарам нутагта байгуулах. Энэ Баарам нутаг нь одоо хаа нөхөр Амдаа Үүзэн Хамба гэж нутгийн хаа нөхөр Хамба нутагт байгаа. Хамба нутагт байдаг юм байна л да. За ийм хийд байгуулсан. За Бааранба Гаржидвийг ингэж гаргасан ийм хүн байна. За энэ хүний бас нэг юу вэ гэхээр бүр дуулалаараа их алдартай юм. Зөвдөд. Бүр дуулал гэдэг маань одоо шашин номын тэр зүйлийг одоо ардын яруу найраг гэж хэлнэ те ардын уран зохиол гэж хэлнэ те түүнтэй ерөнхийдөө ойролцоо маягаар хавсаргаж яг ном ингэж энгийн байдлаар хүмүүст их түгээж тайлбарлах тэр номыг болохоор гүр дуул гэдэг. Энэ талаар их алдартай. За энэ хүмүүний бас нэг намтар түгийг хүмүүс сайн мэдэх бол Гамбавогийг ингэж гарчсан. Гадамбын нэг алдартай лам байгаа. Гамбавогийг. Тэр Гамбавогийн алдартай 4 том шав байдаг. Тэр 4 том шавын нэг нь болохоор Дармаванч гэгэн гэж болох юм байна. За тэгээд энэ Баарам Гаржидвийн ёс нь бол юу вэ гэхээр өнөө цаг үед болохоор харьцангуй юу мөхсөн энэ урсгал юу болно. Хойд үедээ нэлээд ингэж дамжигдэж явсаар байгаа цагийн уртад болохоор бас энэ шүтэж даган биширдэг хүмүүс нь болохоор харьцангуй цөөн болчихсон. Ийм одоо гарч одоо хамгийн дэлгүүрмэн Гармаа Гаржид, Бүргва Гаржид байд байж тээ. Нэг ийм ёс байна. За энэ хүнийг дүр дүрслэхдээ ямар хөө дүр дүрслэлтгүйхээр яг номын байдлаар 3 ном товцтойгоор лагаа намжирэн гэж өмссөн байдлаар ингэж саган дүрсэлдэг. За Гармавагийн лам нарын өдөр онцлог байдлаар тийм улаан малгайтаагаар улаан тэр овоодоо малгайтаагаар дүрсэлсэн. За улаан малгайтаагаар дүрсэхдээ Эрдэнэзүүн мөдийн юун дээр бол юу гэхээр тийм өндөр шух оройтой биш намхан оройтой тийм овоодоо өмсөн асаасан байдлаар дүрсэлсэн байна. За зүүн мутраа болохоор одоо зүрхэн тушаа газраа бариад энд номын хүрд буюу одоо 8 хийгээс та 8 барьсан. Баруун мутраа болохоор яг бурхан багштай адилхан газар дарах чагж гэдэг юм да юм гарын алгыг доош наруулсан ийм мутарлаг чагж үзүүлсэн байдлаар ингэж дүрсэлсэн байдаг. За тэгэхээр энэ хүн маань болоод юу гэхээр Баарам Гаржидвийн их том лам болох нь байна шүү дээ тийм үү? Тийм байна. Гадамбын ёс. За одоо гэгэнийхээ намтрыг ясараад одоо хоёлоо 7 дугаар дүр дээр нь болж байна. За 7 дугаар дүр дээр Чоном гүнжи аришин, Додмешин, Гэрмэ жодброл жишин төвчд бан, Аваадуудаа Бави Санжаачаг Оцсор болж шавла Солбан дэв гэдэг. За энэ хүн болохоор Оцсор бол гэдэг хүн. Ийм бүтээлч төвчин гэдэг хүн. За орчуулгыг нь хоёлоо бас Оцсор бол ариун ном бүхний мөн чанар анхны уг авир ёс асар ялгалгүй үйл өгүүлэх ямарчлан таалалд багтаасан Аваадуудын судал нууцын дээд бурхан асар гэрлийн цогтын өлмөд залмиргүй. За энд гарч байгаа Аваадуудын гэдэг нь энэ нөгөө номдор гарч байгаа юу вэ гэхээр одоо гол амин судлыг гэж. За альва хүний гол одоо яг сүнс сүлийг ингэж гол ингэж тэтгэж байдаг гол бай юу гэхээр гол судал соргоцоо буюу амин судлыг болохоор Аваадуудын судал гэдэг. Тэгэхээр болоод бурхан болж гэгэрхэд тэр амин судал гэдгээр болохоор ерөнхийдөө эглэлийн үед болохоор хийгүүж амьсгал ингэж гүйхгүй. Энэ болохоор одоо бидний бүхний ярьдаг хорол буюу чакра гэж ярьдаг шүү дээ. Оройн зүүнний зүрхний хүүсний ингэж хүрдэд судал бол ингэж зангилагдчихад хүрдэг өгдөг. Зөвхөн хүн нас барахад хүн гэгэрэхэд тэр одоо амин судлаар болохоор одоо хийгүүдэг гэсэн тийм нэг аг тарны ёсны нарийн бясалгал байдаг л да. Тэгэхээр энэ аг тарны ёсны тэр гүн нарийн бясалгалд
их одоо мэрэгсэн юм оцор бол гэж ингэж хүн байжээ. За энэ болохоор ямар хүн байсан бэ гэхээр одоо төвдийн одоо зан нутагч үйзэн гэдэг нь одоо тэр зан нутагт ингэж мэдлсэн хүн юм байна. За насан туршдаа энэ хүн болохоор яг аг тарны ёсоор явсан. За номын хувьд бол ямар ёсыг дагажсан бэхээр Сажавын ёсыг дагсан ийм бясалгалж бүтээлч гэж хүн байж. Тэгээд насан туршдаа яг айлаас айл явж бадар барьж тэр бадар барьсан эдээгээр амьдарч одоо номоо номлосон яг ийм хүн. Яг бясалгал бүтээлч яг энэ ёсороо ингэж явсан ийм хүн байдаг. Тэгээд энэ ч ёсороо тэр энэ гэгэнийг одоо бүтээхдээ төвчин тийм дүр байдлаар энэтхийн юг зүр шиг энэ бол төвтгөн шүү дээ. Гэхдээ яг төвчин байдлаар хувцсгүй одоо тийм байдлаар за гэхдээ тэр бясалгаачин тэр одоо бясалгалын одоо юу бүстэйгээр за баруун мотортаа гавал юу данилан барьсан. Зүүн мотортаа тодов барьснаар. Тэгээд энэ хагас өдмийг хагас завилсан байдлаар ингэж. За тэгээ оройхон үснэнийг энэтхийн дээр одоо бясалгаж бүтээлч нар шиг үсийг нь зангидчихсан байдлаар ингэж бүтээд. За тэгээд эргэн тойронд нь болол юу гэхээр энэ бар гөрөөс гэх мэтийн одоо ан амтан араатнууд одоо ингэж зуга байдлаар ингэж төсөлдөг юм байна. За дараагийн дүр болох 8 дугаар дүр. За 8 дугаар дүр нь болохоор хүн болгон баг сайн мэднэ бүргдэй жансан гэгээ. Бүргдэй жансан гэгээ. За уншлаган дээр ингэж гарч байгаа. Таалын уншаа. Чивдэг шинж донгой дэнэж нажир тагстай Христэ дангаж майрын дугжан таадаг жамцд ба бүргдэй жансан шавлаа сулбаан гэж бид уншдаг тийм үү. За бүргдэй жансан гэгээ. За орчуулгыг нь хэдүүлээ харъя. Үхлийн эзэн эрлэгийн бодит тайсан тэр ямагтын үнэн ягзрын туйл төрсөн Христэ хатуу таринаар үл болох хортон дайсан даяарыг даран зохиогч үлэмж бүргдэй жансан химээхийн үлмээ залбир мó. За бүргдэй жансан гэгээ. За бүргдэй жансан гэгээний нэрийнх нь утгыг нь хэдүүлээ ингээд тэр аваад үзэх юм бол бүргдэ жансан луун дууны одоо дуац гэсэн маягтай ийм нэр байгаад байгаа. Ийм юу нэ бүргдэ гэдэг нь луун дуу гэсэн үг шүү дээ. Одоогийнхаар бол тэнгэрийн дуу гэсэн. Яагаад ийм нэр ингээд өгсөн бэ гэхээр энэ гэгэнийг анх мэдлэх тэр цагт болохоор одоо яг тэнгэр дуурч их аянга цагилж исэн тэр учир шалтгаанаар яг энэ нэрийг нь бүргдэ буюу лууны дун буюу тэнгэрийн дун гэж жансан гэсэн юм нэртэй ингэж өгсөн. За энэ хүн болохоор одоо төвдөд их алдартай ийм тарины ёсны одоо их таринч ийм хүн байгаад. Түүний одоо ингээд энэ эцэг үеийнхээс бодоод тарины ёсыг ингэж юусан. За тэгээд энэ хүн болохоор тийм одоо яг гэлэн сагж одоо тийм дүр байдал байгаагүй нэг юуны адилаар таринчийн ёсноор бас адилхан гэргий авсан. За тэгээд гэргээдний ёсоор байдаг мөртлөө ном буйныг их ингэж хийсэн их төвчин ийм хүн. Ийм хүн байдаг. Тэгээд их хүрээний гавж чожил гавжийн одоо нэг ламрмын нэг сэмбрэ байдаг л да. Тэр нэг сэмбрэн дотор нэг ийм зүйл байдаг. Монгол лам хүний хувцас одоо та бидний өмсөж байгаа яг энэ одоо дээ лам хувцсыг одоо өндөр гэгээ маань анх ингэж дэглэхтэй. Тэгээд энэ дотор бол бид бүхний бас ингээд юундгаар ингээд үнсдэг юу байж тээ хяастай дээл гэдэг тийм. Хяастай дээлийн одоо анхны загварыг гэдэг тийм ээ. Загварыг гаргахтаа болохоор өндөр гэгийн бүргдэй жансан гэж энэ одоо хүний хувцаснаас санаа авч одоо тэгээд бүргдэй жансан гэж тэр хүний дээл нь бол юу вэ гэхээр энэ хүзүү захвалууд энэ хажуу ташаандаа болохоор ийм хар ангийн нэмжээртэй байснаас нь санаа аваад одоо ингээд хилэн зах ингэж бид нар хийдэг шүү дээ тийм ээ. Хилэн зах ингэж хийж тэнгуүтээ түүний цаана болонгот нь бас дээлнийхээ засаар хяаз гэдэг бас нэг ийм зүйл нэмж ингэж ойдог тийм ээ. Тэгэж ингэж ойдог ингээд юу анхны санааг бол юу вэ гэхээр бүргдэй жанцангийн хувцас дээлнээс санаа авч ингэж хийсэн юм а гэсэн ийм юу гартардаг л да. Тэгээд энэ дашрамд бас ингээд дуртахад тэр одоо хяаз дээлний болохоор тэр тухай тэр өмсөхийн одоо паян гинөө тус эрдмийг нь болохоор ингэж өндөр гэгээн бас айлцсан байдаг л да. Хэрвээ энэ дээлийг одоо Монгол лам хүмүүс маань ингээ сайхан өмсөж асааж байх юм бол нэг зүйлийн тэр Браманма гэдэг нэг ад дон байдаг. Тэр Браманма ад донг одоо дарахын бэлэгдэл ингэж болдгиймаа гэдэг ингэж тэр Браманма гэдэг нь бас нэг хэцүү тийм одоо лам ховор хүнд бас ингэж юу яах тийм ад дотгор дон байх. Тэгээд түүнийг дарахын бэлэгдэл ингэж болдгоо гэд
Тэгэхээр энэ хязтай өмсний бас нэг паян тус эрдэм нь болохоор бас өндөр гэгээ маань бас нэг тэгж айлцсан байгаа. Тэгэхээр гарсан учир жалтгаан нь болохоор энэ Бүргүдай Жанцангаас гаралтай гэж бас юм байна. За дүр дөслийн хувьд хоёлаа дүр дөслийг нь бас ярьж байгаа юм чинь бол юу гэхээр их догшин дүр байдлаар ингэж урсан. За тэгээд дүр байдлыг нь хэрвээ хаах юм бол бид нэр цам дээр нөгөө шанаг гэж ингэж гардаг тийм ээ. Хар малгай тэгээд яг түүнтэй адилхан тийм одоо шанаггийн тийм одоо малгайтай. За ингээд гартаа пүр буюу одоо тэр очир гадсан гэж барьсан. За тэгээд мөн одоо тэр цамын үед гардаг нэг лянг гэж нэг зүйл байдаг тийм ээ. Лянг яг эвдэж байгаа тийм дүр байдлаар одоо Бүргүдай Жанцан гэж бүтээсэн. За тэгэнгүүтээ мөн юуны өөд өмсдөг одоо ингээд дожиг биш үү одоо цамын үед өмсдөг ингээд дожиг ингээд асаацсан дүр байдлаар ерөнхийдөө цамын хувцс хэрэгэлтэйгээр ингэж бүтээдэг. Ийм зүйл байна. За ингэж оног бүтээж. За ингээд хоёул одоо 8 дахь дүр хүртэл ингээд ярьлаа тийм үү. Ер нь манай өндөр гэгээний түрүүчийн 15 дүрийн тухай ярил маш их цаг хугацаа орно. Тэгээ нийтээ 15 хүн 15 бодгол 15 одоо энэ их бодисадва шашин амтны төлөө их яасан хүний тухай ярих юм бол их нэг нэвтрүүлэгч багдмаар нэлээд нэвтрүүлэг болмоор зүйл байгаа юм чинь. Тэгэхээр өнөөдөртөө яг энэ 8 дугаар дүр хүртэлх одоо Бүргүдай Жанцан гэгээнийхээ намтар хүртэл хүрээд хэдүүлээ яриад ингээд тэр өндөрлөө. Тэгээд манай өндөр гэгээний уртлын дүрүүдийг ингээд ажиглах юм бол манай одоо богдмон болоор одоо гэлэгвийн шашныг одоо голлон зонхлон барьсан ийм хүн. За тэгээд хүн болгон сайн мэднэ өмнөх дүр нь болохоор одоо Жономбын ёсны одоо ийм хүн дээдс. Гэтэл өмнөөс одоо өмнөх байж байгаа энэ одоо манай саяхан бид хоёрын ярьсан одоо 8 дугаар дүр хүртэлх эдгээр дүрүүд нь болохоор одоо энэтхэхийн одоо югзруу энэтхэхийн тэр дөвчин энэтхэхийн тэр их бясалгаач байж за тэгээ гаржидвэн ёсны сажавэн ёсны болоод ийм их олон алдартай ламнар болж. За хойд ингээд гарах дүрүүд нь ч гэсэн гэлэгвэн ламнар байгаа, сажавэн ламнар байгаа, гаржидвэн ламнар байгаа, немавэн ламнар байгаа. Өнөөдөр бас ингээд немавэн нэг ламнар бас ингээд гарсан. Гэх мэтэр бүх чойлгүй юм. Жономбын ламнар бас байгаа. Гэх мэт юм олон дүрүүд гарч ирнэ. Тэгэхээр үүнээс бас нэг юу хэлэх гээд байна гэх юм бол Монгол дэлгэрсэн Монголын бурхны шашин гэдэг нэг зүйл маань юу вэ гэхээр одоо далаа багшийн ярьдаг одоо Дамбай Ремэд гэж ярьж байгаа. Алагчлгүй бүх ингээ шашин гэж байгаа. Сажава, Немава, Гаржидва, Гэлэгва тэгээд тэр одоо босод тэр Жономбын ёсгүй эдгээр бүх ёснуудын бүх уламжил гэдэг маань болохоор Монгол оронд энэ тэнцүү ингэж ирвэж. Зонглох нүүр царай нь бидний болохын гэлэгвэн одоо дүр төрхтэй мөн боловч дотроо бид бүхэнд ийм алаглсан шашныг болохоор ерөөсөө сайхан дэлгэрүүлж байсан юм аа. Ингэж дэлгэрүүлж байсан хүмүүс маань болохоор манай өндөр гэгээ юм аа. Тэгэхээр өндөр гэгээнийх нь өөрийнх нь намтрыг нь харсан ч гэсэн энэ одоо их байдаг. Өнөөгийн одоо цаг үед болохоор одоо дэлхийн ингээд даяарч байгаа энэ цаг үед болохоор бүх шашин гэлэгва гэхгүй гаржидва немава сажава жонмо бүх ёс бол эрхтэй гэсэнгээс сайхан хөгжиж байгаа. Гэтэл энэ хөгжижсэн ёс маань бол Монголд аль хэдийн болохоор цогцолж ингээд сайхан хөгжиж ээж гэдгийг нь болохоор энэ өндөр гэгээний намтар төрүү дөрүүдийг ингээд намтар төгөөг уншихаар гараад ирдэг юм л да. Тэгэхээр манай одоо халах богд Жавзандаа мутагт бол одоо бүх Монголын бурхны шин төдийгүй нийт одоо бурхны шины ямар том одоо дээдс вэ гэдэг нь одоо өмнөх дөрүүдийн хуйлгаадууд тодорсон байдал шашин бүрээс байгаа энэ зүйлээс харахад бол одоо үнэхээр том дээдс байна усаа өндөр тийм дээдс байна гэж ойлгох нь. За тэгэхээр хоёлаа одоо 8 дугаар дүрээ яриад дуусгасан. Тийм учраас одоо дараагийн дугаар хоёлаа 9 дугаар дүрээсээ ярьж эхлэх юм. Бусад дүрийг нь хоёлаа ярилцъя. 15 дүр болтол ярьж дуусгана гэсэн. За та бүхэндээ баярлалаа. Би бүхний бэлтгэсэн энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Ангилт тунас борхон багш шагжин хаан их хэнгэрэг тэ содрын зарлаг хайрлага сагт ойд садван хоёо машет ариун химэгч ойд тай шашны бархаар тангараа лагсанда залбара
Мой шашин он хоёр дуга ялгуусан борхон мэт сайтран алдарсан тэд хотогд нагор жона эцэг хөвгүүдийн шавн арья мандай өнөмлөхөн өгүүлэгчэнд саца бадрах эрхэм хэмээхэн өлмөд залбар мой нарны садны одом хэлний батон зэцгийн нурт насад оршихо явдал югу зэрэн эрхэд хэмээ эшэн үзүүлэгсэн зүгийн дой бомонтай ngэрчилсэн элдв явдлын очир тэн өлмөд залбар мой төгөөнөөс жичээ газрыг тэтгэж ойны язгуур төгөөн чэлэн баригч элдв ховел ганыг бүжиглэл ихтэй цэнгэлэр тэн олон амитаны туси зохиот их аратан хэмээхэн өлмөд залбар мой хотогд гагцоо борхон зоон айдиша гэгэнэс хотог тэн орны дэд бүтэж хараа явдал хэмээн хэзээ тодорхой ишин үзүүлэгсэн хоёр хэлийг өгүүлэгч богд хэлмэж арансан чайсан хэмээхэн өлмөд залбар мой арэ залуу сарны гэрэл цаг төгөлдөр ялгуусны ихэн очир хатан даган барьсан ихэн амгалэнгийн бэлэг бэлгүүн дэдэд баттай орших бүжигээр цэнгэгч бэлэг дарма ванчиг хэмээхэн өлмө залбар мой аронам бохны мон чанар ахны оган авэр ясан асар ялгаллог өлөг өгөлөх ямар чэлэн талд багтаасан ава дөтө сотол ноцэн дэд борхон асар гэрлэн цогтын өлмөд залбар мой өглэн эзэн эрлэгийн ботод тайсан тэр ямагтэ өнөн ёго зэрэн тойл турсан Христэ хатто тарнар оло боло хортандас таяре таран захат өдөмж бүрдэ жанцан хэмээхэн өлмөд залбар мой